Нэг удаа Swami Vivekanandагаас профессор асууж гин гудамд философийн ном мөнгө хэвтэж байвал алийг нь авах вэ гэж Swami Vivekananda би мөнгийг нь авна гэсэн. Харин профессор би бол философийн номыг мэрэгэн ухааны номыг авна гэсэн. Гэтэл Swami Vivekananda бид өөртөө байхгүйг л авдгаа гэсэн. Профессор үнэхээр ундуудсан. Учир нь Swami Vivekanandaгийн хувцаслалт бие авчваа байдалд нь үнэхээр дургу байсан. Swami Vivekananda профессорын хоолж байсан ширээнд очиод сууж гин. Профессор түнд гахаа шувуу хоёр нэг дор хоололдгүй гэсэн. Swami Vivekananda тийм ээ би хүссэн үедээ нисчихнэ гэсэн байдаг. Өөрийгөө таньж мэдсэн нэгэн чи намайг гахаа гэлээ бла бла энтер гэж уурлахгүй хэрэлдэж маргахгүй та өөртөө маш ихтэй байна. Хин нэгний хэлсэн үгэнд сандраад байхгүй эн чин тусгүй пуужа сайн биш сүсгэлж залбираад нэмэргүй сүм хийдэрч яадیں۔ Тийм ээ тэгээд юу гэж үүнд уурлаад байхгүй. Учир нь юм бүхэнд утга учир зориг байгаа. Мөн юм бүхэн утга учиргүй зориггүй. Та энэ дэлхийд юу ч хийсэн бай ямар ч утгагүй зориггүй. Учир нь энэ бүхэн зүгээр л тоглоом наадам. Тоглоом наадамд зориг гэж байхгүй. Тэмцээн наадмын зориг нь ялах, олж авах гэж битгий хэлээрэ. Тоглоом наадам өөрөө баяр хөөрийн илэрхийлэл. Та жаргалтай. Тэгээд бөмбөгийг өшөглөн. Энэ бол жинхэнэ тоглоом. Гол орохыг хүлээж, гол оруулал баяр жаргалтай болно гэж байгаа бол та тоглохгүй байна. Гол оруулах хүртлээр баяр хөөргүй байна гэсэн үг. Та амьдралыг илэрхийлэхгүй байна. Ойлгож байна уу? Хэрвээ та өөрөө жаргалтай тэгээд бөмбөг өшөглөөд гол орвол процесс тэр чихтэй баяр хөөрийн илэрхийлэл болох юм. ертөнц бүхэлдээ ухамсарын тоглоом. ертөнц зүгээр л энэ бол бөмбөгийг энэ булангаас тэр булан руу өшөглөх төдий. Тэнд зогсоогоод эргүүлж энэ тал руу өшөглөх. Энэ бол хөл бөмбөг. Өнөөдөр тоглоом дайн тоглоом шиг байх болсон. Оюун санааны мэрэгэн ухаан амьдрал бол тоглоом наадам. Тоглоом наадам нь амьдралын илэрхийлэл гэдгийг ойлгуулдаг. Амьдрал баяр хөөрийн илэрхийлэлээс өөр юу ч биш. Та аз жаргалтай тэгээд явж тэмдэглэхийг хүсдэг. Арх задлах шаардлагагүй. Та өөрөө ундарсан баяр хөөр тэгээд өөрийн амьдралаа тоглоомд илэрхийлдэг. Хэрхэн утга учиртай амьдралаар амьдрах вэ? Амьдрал дэндүү уужим, дэндүү агуу. Та амьдралыг юу гэж бодож байгаа чинь мөсөн уулын орой төдий. Бид амьдралыг амьд үлдэх тэмцэл, ажил төрөл, мөнгө олох, харилцаа үүсгэх, амжиргааны мөнгө олох л гэж боддог. Амьдрал тэр чигтээ эрүүл мэнд, мөнгө, харилцаа болон нэр төрийн төлөөл байдаг. Тэгээд тойрол эхлээд нэгийг нь олж аван тэгээд нөгөөг нь тэгээд дараагийнх нь ингэж явсаар зовж гүйцдэг. Тэгээд зовж шаналж байхдаа нөгөө дөрөөгөө алдчихдаг. Зовлонтой бол эрүүл мэндээ алдна, мөнгөө алдна, нэр алдраа алдна, тэгээд харилцаагаа алдна. Үүнийг хүмүүс амьдрал гэдэг. Тийм биш үү? Бидний хэлж байгаа маш шинэлэг. Амьдрал бол баяр хөөр, амьдрал бол үүрэг амлалт, амьдрал бол мэрэгэн ухаан, амьдрал бол сева, хонгор минь. Энэ дэлхийд ахархан хугацаа өнгөрүүлэх гэж байж юунд эргэн тойрныхоо олон хүнийг зовоож өөрийгөө зовлонд унгаж байд юм бэ? Хэн хизээ хаана юу гэсэн чухал биш. Огтхон ч чухал биш шүү. Амьдрал үүрэг амлалт, халамж, бусдад туслах, баярлан тэмдэглэх, мөн мэдлэг олж авах болоод бусдын сэтгэлийг өргөж тэтгэн баяр хөөргийг бий болгоход чиглэж байвал бусдын болон өөрийн сэтгэлийг өөдрөг байлгаж үүрэг хариуцлагатай бусдад сайныг хийхийн төлөө байхад нөгөө дөрөв аяндаа ирдэг. Мөнгөтэй болно, нэр хүндтэй болно, харилцаа сайжирна, мөн эрүүл саруул байдаг. Тэгэхээр хүсэж байгаагаа аль хэдийн авчлаа.
Тэдгээрт анхаарлаа хандуулахгүй байхад өөрөө ирдэг.